За сайн байцгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр 33 он хүртэлх нөлөөлөх гэж байгаа энерги хадлаарх мэдээллийг хүргэх гэж байна. За ямар энерги вэ гэхээр Тэнгэрийн ван гариг маань эхрийн орд руу шилжээд энэ хоршиж байгаа энерги нь 33 он хүртэлх биднэрт нөлөөлөх гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр Тэнгэрийн ван гариг маань ямар энерги тээгээд байгаа юм? Юутай хоршоод ямар энергитэйгээр хоршоод бидэнд юу нөлөөлөх гээд байгаа юм гэдэг оршил тайлбарыг хүргэх гэж байна. За тэгэхээр Тэнгэрийн ван гариг маань болохоор өөрөө ямар энерги тээдэг гариг үү гэхээр маш хурдан түргэн цахилгаан шиг асаал унтардаг. Тэгэнгүүтээ оргиороо ямар ч бусдтай адилхан биш. Өөрийнхоороо сэтгэдэг, яг өөрийнхоороо байдаг. Бусдыг байлдан дагуулж чаддаг, олон нийтийг бүр хамарч чаддаг. Бид ганцаараа биш шүү, бид олуулаа шүү гэдэг энерги хамт авч явдаг. Яг л цахилгаан асаад унтардагтай адилхан энэ энерги тэгээд бүр цахилгаантай холбоотой энэ эрчмийг бидэнд рүү нөлөөлж яадаг ийм гариг юм байгаа. За тэгээд энэ гариг чинь эхрийн орд руугаа яваад орчингууд эхрийн орд нь өөрөө ямар энерги тээх үү гэхээр сурах, аялал, хөдөлгөөн, машин, технологи тэгээд бидний хамаатан садан ахын дүүс гээд энэ эрчмүүдийг тээнэ. За тиймд энэ хоёр маань хоршоод бидэнд ирээдүйд юу зөвлөх гээд байгаа юм бэ? Яах гээд байгаа юм бэ харуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу харж ийнө гэхээр бүх техник технологитой холбоотой зүйл маш хурдан хөгжих юм байна. Ялангуяа энэ цахилгаанаар дамжиж байгаа зүйлүүд маш их хүчээ авах юм байна. Маш их оригтэй санаанд оромгүй зүйлүүд маш их гарч ирэх юм байна гэдэг энэ энергийг бидэнд шууд ойлгуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар гаргалгаагаа яаж гаргах юм? Яаж бид нар биэнд бэлэн байх юм? Яаж өөртөө бэлдэх үү гэхээр айгүй амархан. Бид нар өнөөдрөөс эхлээд хаана ямар шин зүйл гарч ирж байна тэр бүгдийг сурах хэрэгтэй. Нэгдүгээрт нь за яагаад юм гэж бодъё л доо. Бид нар сурчихсан мэдлэг байна. Идэх хоол нь байна. Өмсөж зүүх, өшөө дээрээс нь унаа тэрийг орон гэр байна гэж тайван хөвтчихье гэж бодъё л доо. Гэтэл ерөөсөө болохгүй байгаа. Хөдлөөч нийгэмтэйгээ цуг алхаад урагшаагаа энэ цахилгаан цэвийн технологиотойгоо цуг алхах шаардлагатай гэдэг ийм эрчим буугаад ирэхээр бид нар цуг алхахаас зурх шаардлага байхгүй. Гарцаагүй болчихно гэсэн үг. Тэгэнгүүтээ 5 тухай яагаад амгалан байжлахгүй гэхээр бид нар чинь урд нь угаасаа өмнөх жилүүдэд өөрийн гэсэн юмаа бий болгох гоо машинтай, байртай болох гээд өөрийн гэсэн мэдлэгтэйгээ болох гээд маш их хичээж исэн цаг хугацаа байхгүй юу? Яагаад гэхээр Тэнгэрийн ван гараг чинь өөрөө үхрийн ордонд байсан гэсэн үг. Үхрийн орд чинь яадаг вэ гэхээр идэж уух, өмсөх, зөөх ойр зургийн хэрэгцээтэй байгаа юмыг хүсээд идэг тэрийг бий болгодог. Мөнгө санхуг суйрлуулдаг энэ фундамент энерги байсан байхгүй юу? Тэгээд энэ энергиээс шилжээд хөдөлгөөн рүүгээ яваад орчингууд бид нар адилхан энийгээ дагаж алахгүй бол ингэээсээ сүрчнө гэсэн үг. За тэгэхээр айгүй амархан болчлаа штэ. За иймэрхүү төрлийн хөгжих юм байна. Бид нэр сурах шаардлагатай байна. Хоошоо суух юм бол энерги зөрчих юм байна. Хичнээн идэх хөрөнгө юутай ийтэй байгаа ч гэсэн санаа амархгүйгээр урагшаа хүл нийлүүлээд алхах хэрэгтэй гэсэн үг. За дахиад нэг анхааруулах зүйл байгаа. Болж гэх юм бол юу яах хэрэгтэй? Өглөөс орой болтол ажилдаг тийм ажлынхаа гадуур эсвэл ажлаа болоод ч юм уу болж өгвөл чөлөөтэй өөрийнхөө хүслээр, өөрийнхөө дураар, өөрийнхөө цагт тааруулдаг ийм ажлыг хийхийг зорих хэрэгтэй шүү гэж бас зөвлөмөр байна. Яагаад гэхээр бүх юм шинжлэхэж байгаа болохоор яг нэгэн жигд байдаг хэмнэлд өөрчлөлтөнд орох гээд байгаа. Тэгэхээр та адилхан энийг өөрчлөлтөнд оруулаад хичнээн ажил хийдэг байсан ч гэсэн хуваараа ч гэсэн юм хийдэг ч юм уу зэвний технологитой, компьютертэй сүлжээтэй холбоотой энэ зүйлсүүдээр оролдож эхлэх хэрэгтэй байгаа. Энэ маш их тэмтэй, маш зөв байх болно гэж зөвлөмөр байна. За тэгэхээр энд нэг асуудал гарч ирнэ. Ялангуяа насан жоох ахмаг болсон ч юм уу эсвэл хэл мэдэхгүй за гадаад хэл байхгүй юм чинь би мэдээл авч чадахгүй юм сурч чадахгүй, шинэ технологи сурч чадахгүй, шинэ апп татчих чадахгүй гэх мэт ийм асуудал үүсгэхээс битээ ягараа яагаад гэхээр айгүй бол орчуулгын шинэ орчуулагч аппууд их гарч ирж байгаа болохоор энэ талын хаалтууд байхгүй болчихно. Айгүй сайхан амархан болчихно. Тэгэхээр тэрийг сураад аваарай, хичээгээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд анхааруулах бас миний зүйл байгаа юу вэ гэхээр энэ нэг техник технологи хөгжиж штэ айгүй мундаг болж байна. Өшөө дээрээс нь хүмүүсийн минь оюун ухаан маш их хөгжиж байна. Энэ хоёр зэрэг хоорондоо хошоод
Тэгээд эхрийн ордны энэ гүмхий ухаан чи хөгжчихөнгууд яах вэ гэхээр нөгөө нэг лойвер чин, нөгөө нэг арга зал чин аюу хачин мундаг сайхан болчихно. Аюу мундаг болно. Лойврын аргууд маш ихээр хөгжнө гэсэн. Тэгэхээр энтлийг ч гэсэн бас бид нэр анхаарч явал маш их зүйтэй байгаа. За ингээд гол зүйлүүдийг анхаарууллаа. Дараагийн бичлэгээр болж өгвөл ингээд 12 ордуудаа чухал зүйлсүүдийг ингээд зөвлөд явахыг бодъё. Тэгээд тэр баяртай. Баярлаа.